Монгол Улсын агаарын зайн нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын зайлшилт автомат хамааралтай ажиглалтын ADS-B системийг бүрэн ашиглаж эхэллээ. Агаарын навигацийн үйлчилгээнд ажиглалтын тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх зорилгоор 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн төслийн үр дүнд эдүүгээ нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд 7 иж бүрдэл ажиглалтын радиолокаторын тоног төхөөрөмжийн тусламжтайгаар 4 ажиглалтын удирдлагын бүсэд үйлчилгээ үзүүлж байна. 2013 оноос эхлэн орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан ажиглалтын системийг нэвтрүүлэх, ажиглалтын тоног төхөөрөмжийг хамрах хүрээг өргөтгөх, ажиглалтын системийн ашиглалтын зардлыг бууруулах, найдвартай ажиллагааг сайжруулах, олон улсын иргэний нисхийн байгууллагаас бүс нутгийн хэмжээнд агаарын навигацийн үйлчилгээний нийгмэл байдлыг хангах зорилгоор нийт 10 иж бүрдэл Dual ADS-B станц, 2 иж бүрдэл Single ADS-B станцыг суйлуулан ашиглаж байна.